Стандарт хэмжил зүйн газар нь засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолын заалт. Байгууллагын үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд чанар бидний зорилт вариандор нэгдэн ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр удирдлага зохион байгуулалтын зохиц арга хэмжээнүүдийг үе шат бүрээр төлөвлөн, бодлого зорилтоо тодорхойлон амжилттай нэвтрүүллээ. Эдгээрийг үе шат бүрээр томьёолбол бэлтгэх үе шат. Удирдлагын түвшинд шийдвэр гаргах. Гадаад орны болон дотоодын зөвлөх үйлчилгээг сонгох. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, эхлэх үеийн нөхцөл байдлыг олон улсын стандартын шаардлагатай харьцуулан судалгаа хийж дүгнэлт гаргах. Ажилтан бүрт удирдлагын тогтолцооны ач холбогдлыг ойлгон таниулах сургалтыг зохион байгуулсан. Төслийн хүрээнд гадаадын сурагч багш нарыг хямд зардлаар орон авчирч 11 төрлийн сэдвчилсэн сургалт явууллаа. Сургалтанд стандарт хэмжил зүйн газрын болон хөдөө орон нутгийн 172 ажилтан хамрагдаж, хамрагдсан ажилчдын ажлын бүтээмж сайжирлаа. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Чанарын удирдлагын тогтолцоог бий болгох. Чанарын бодлого, зорилтыг тодорхойлох. Үйл явцын зураглал гаргах, харилцан үйлчлэлийг тодорхойлох. Баримт бичиг боловсруулах. Үйл ажиллагааг хэрэглэгчийн хүсэл санаанд нийцүүлэн төрийн үйлчлэгийг нээлттэй, хил тод, шуурхай үзүүлэхэд чиглэсэн чанарын бодлогыг тодорхойлсон. Нэвтрүүлэх үе шат. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд чанарын бодлого зорилтыг тусган хэрэгжүүлэх. Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичгийг байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх. Дэд бүтэц, ажлын орчинг бүрдүүлсэн. Энэ үе шатанд чанарын удирдлагын шаардлагын хэрэгжилтийн байдалд дүгнэлт өгөх зорилгоор хэмжилт, задлан шинжилгээ, сайжруулах арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж ирсэн байна. Үүнд дотоод аудит явуулах, залруулах, сэргийлэх арга хэмжээ авах, удирдлагын дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх, бүтээгдэхүүн үйл явцын ажиглалт хэмжилт хийхээр тодорхойлсон. Баталгаажуулах үе шат. Стандарт хэмжил зүйн газар нь гүйцэтгэх мэдлийн харьяа яам агентлагуудаас анх удаа чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлснээ баталгаажуулах хүсэлтийг олон улсад итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагад илгээсэн. Бидний хүсэлтийг үйл ажиллагаагаараа дэлхийд 5, Европт 2 дугаарт ордог Франц улсын баталгаажуулалтын байгууллага AFNOR хүлээн авч 2 шатны аудитэд хамрагдан гэрчлэгийг гардан авсан. Стандартчил хэмжил зүйн газар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын тогтолцоог байнга сайжруулах, хөгжүүлэх зорилгоор чанарын хороог байгуулан ажиллаж байна. Чанарын хорооны бүрэлдэхүүнд газрын зохион байгуулалтын нэгж бүрээс төлөөлөл оролцуулсан нь удирдлагын менежментийн тогтолцоог оновчтой хөгжүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болсон. Саяхан буюу өнгөрсөн 7 хоногт Аз номхон далайн лаборатори итгэмжлэлийн байгууллагын олон улсын үнэлгээнд амжилттай дүн үзүүллээ. Авилгатай тэмцэх газраас төрийн байгууллагын шудраг байдлын түвшний үнэлгээгээр 2 жилийн өмнө 67% үнэлгээ авсан бол 2014 онд засгийн газрын агентлагуудын дунд 2 дугаар байранд орсон байна. Архив төрийн ахуйн хэрэг хөтөлбөрийн улсын үзлэгт манай агентлаг 96.4% үнэлгээ буюу маш сайн гэсэн дүнтэйгээр шалгаглалаа. 2015 оны байдлаар манай хандсан иргэдийн санал гомдол эрс буурсан. Албан бичгийн шийдвэрлэлтийн 90% нь тогтоосон хугацаанаас өмнө шийдвэрлэгдсэн байх жишээтэй. Бид тогтолцооныхоо сайжруулалтыг үргэлжлээд хийнэ.